явж байна. За бид одоо манай влогийн хамгийн их оруулаад асуугаад өгөөч гэсэн хүн бол голон дээр ирлээ. Энэ өдрийн мэнд юу байна да? Сайн уу? Энэ өдрийн мэнд амар бороо орж ийн. Тэгээд маргааш манай тэмцээх гэж байгаа. Тэгээд бороо орохгүй байхаасаа гэж найдаж байна. Яа, миний хамгийн анхны олон улсын тэмцээнд талбай дээр байсан. Тэгээд тэр үед би 3-3-ын 4-ийг мэддэг байсан. 2018 оны 6 сарын 1-нд болсон тэмцээн. Тэгээд Nations League 19 настайд орж исэн. Энд чи Монгол нөгөө УЦ-д сурж байгаа. Тэгээд 84 жил сураад тэгээд Австрали руу явсан. 10, 11, 12 дугаар анги ахлах сургуулаа явна Австралид төгссөн. Тэгээд тэнцээ болохоор эхлээд ингээ мэдээж хэлийг мэдгүй. Тэгээд айгүй юу гэх юм өөрөө хангалтгүй. Тэгээд би ч өөрөө амар юм илэн талангүй хөхдөхгүй одоо юу гэх юм танаа харсан extrovert гэж хэлж байгаа юм. Тэгвэл ингээд анх очичоод жоохон юу хэлийг мэдгүй болохоор ингээ өөрийгөө ингээ жоохон тусгаалцсан гэх юм уу хүмүүсээс. Тэгээд тэрнээсээ болоод жоохон нэг хэсэг бас жоохон сэтгэлээр унаад хинтэж ярихгүй байдаг ч юм уу тий. Тэгээд англи хэлээр ер нь бол амар сайн сайжруулах хэрэгтэй гэж бод бүр ингээд амар хичээсэн. Йоо амар орч. За дуусгах штэ. За нэг асуулт нэгээд зах юм ба. За дуртай өнгө цэнхэр. Тэгээд яг нөө Монголын Navy Blue ингээд дуртай. Чамаас ингэ сэтгүүлчд асууж ирсэн хамгийн тэнэг асуулт санаа асуулт юу вэ? Санаа мэдгүй матчжээ. Тэр үед ямар тэнийг юм бэ гэж бодож ирсэн асуудал байгаа. Тий. Ярилцлага өгч өгтөө ирчихсэн үү? Үгүй. Юу чи ярина энэ төр ярилцлага өгвөл ингэ амар ойрхон чам ямар санагдав? Гоё штт. Тэгээ би ерөөсөө ярьсан хөөнийг хичдэггүй штт. Тэгээд хамгийн тэнэг гэх юм бол сүүлд нэг газар ярьсан гэсэн чинь ингээд чи өөрийнхөө сул талыг хилээч гээл яхаа зөв хэлж үгүй тэнэг биш л дээ яхаа зөв хэлж олно л та тэгээд тэгэнгүүт нөгөө нэг хилчих юм бол бас нэг жоохон одоо өрсөлдөгч шнэ л дээ тий тийм болохоор нэг тийм миний улаагийг үзэж байгаа хүмүүс ингэ цаашдаа гоё үзээрэй энэ яах вэ хөөрхөн амтыг дагаарай гэж. За влог үзэж байгаа хүмүүсээ бүгдээрээ цаашдаа өргөжлүүлээд үзээрэй дагаарай. Тэгээ өөрөө энэ хөөрхөн амтныг дагаарай гэж хэлээрэй гэж хэлсэн шүү. За. Дараа тэгээд арай жоохон асуугаар юм байв авчаасна. За тэгээд жоохон асуултаа муулсан биш үү? Сая бас энэ коронавирус утгаар бүгд биелдэг. За thank you. Яаж ч гацраа. Тийшээ даасан багтаа. Яа. Сенсацтай юм бэ? За өөр. Өөрийн өдөртөө хөгжүүлээ ингээд явж байгаа явж байхдаа тэгээд бидний нэг шиг авах Бүх юм л барьсан байх юм да. Наадах ч хамаагүй харалаар гэнэ. Угаасаа хараач ойлгох юм шиг те. Амжид. Буудрах цаас гэж дууллаа. За нөхцөл байдлын газар дээрээс шууд амжуулж байна. Хай согос. Ой. За бороош.
Асгаж байна, солонгоч гарсан байна. Гадаадын хүмүүс Монголын цаг агаарыг нэлээд л гайхчих шиг байна да. За энд одоо ер нь юу болж байгаа хэдүүлээ хамтдаа харцгаая. Айтайхан орчихсоо ёо. За энүүгээр юу болж байна? Гэтэ энэ бороо сайн уу? За энэ бол одоо аав хүү хоёрын хоорондоо тэврэлдээд үнсээд нэг нь өөл. Бороо ороод ямар хөө энэ да? Гоё наа. Гэхдээ гоё наа. Бичлэг хийж. Facebook дээр тавьдаг шүү дээ, YouTube шүү дээ. За хүмүүсээрсэн 2 дахь өдөр үргэлжилж байна. Тэгсэн чинь хүмүүсийн хамгийн хүсэмжит нандин хүсэл. Яа. Чамайг миний влогт олон хүмүүс оруулаад ямар нэг юм асуугаад өгөөч гэж битсэн. Суулгаа уртаа нэг орж исэн баха. Гэтэ лиг үеэр биш, тэрний өмнө жил мэлэл баг. Нэг орж исэн орсон. Тэгэл мэдээж манай анги авраг авна. Тэгээ би л болно. 10 жилийн after нөгөө ихтэй хүмүүстэй тоглож хоцчихсан тийм юм байна. Тэр ихтэйчүүдэд тоглосон. Сургууль дээр бол баг сакс тоглодгүй юм дөө. Зал руугаа баг очтгоо. Тэгээ яг ихтэй хүмүүстэй тоглоно. Тэгээд Америк ирээд байна. гүг энэ тгээрч тий. Ихтэй хүмүүстэй тоглоно. Тэгээд багш дээр бэлгэлэнгүүд багшийн шавнар бүгд ирэхтэй. Тэгээд багшийн шавнартай амиг тоглодог байсан. Тэгэл ан ман л үзэлсэн шүү дээ, ядагдана гэж аахгүй. Ер нь бол аялах юм уу? Амар 50 байх туфтай. Сакс тоглоогүй үедээ 50 байх. Аялах ч юм уу найзтайгаа байх туфтай. Тэр аяга тийм багшаага хүүхд байсан уу? Эсвэл зүгээр дараах харагддаг уу? Ер нь дотгошоо байсан шүү. Гэтэ одоо бол зүгээр л дараах харагддаг. Үгүй чи хүүхдүүдэд тэр класс мас ирсэн аа таньсан үергийн юм байна. Нэг амар чат мад ирдгүү штэ. Би өөрөө юуныхаа мессеж реквестийг унтраацсан болохоор над руу чатууд нарагддаг штэ. Бичмээр байдаг. За айгуу хаа. Ууслаараа бичлэгээ үргэлжлүүлэхээс тэ. Найз чи ирээд ямар хөө энэ да? Гоё яана. Ирж байгаа наа явуул гэж. Гэтэ ирээд одоо уйдсан. Их сургуулийн амьдрал ямар байна? Төгссөн юуцсан амжилтаагаар нэгдүгээр курсээ төгслөө. Одоо 2 дахь курс. Хэдэн хичээл дээр CD авав? Тэр хувийн нөөц. Тэр сагсчны нөөц. Онц гарсан хичээл байна уу? Байдгүй яах вэ? Хүн л болсон байдгүй яах вэ? Удлаа ярьж байгаа шүү. За 10 жилдээ ямар бүжгээр хичээлдэг байсан юм бэ? Чи амар бүжиглээ бүх хотын тоглолтын үеэр барлаа шүү дээ. Яг 4-р ангиас 8 дахь анги хүртэл Монгол цэнгэнд 2 бүжгээр бүжгэлдэг байж байгаа. Тэгээд 8 дахь ангиас хойш ерөнхий тэгээд саксны карьер хөстөө. Саксаа юм сонирхсан дөө. Хамгийн сүүл салсан найз залуудаа андаад өглөөж. Одоо их ч юм шүү. Эксго. За баяртай. Дөнгөж цаа манай шигшааг хоцсон. Энэ шигшаагийн арын бүхэл зүйлсийг бацдаг хүн. За болон манай анхаар нар байна. Намын зулаас хэдүүлээ одоо хэдэн зүйлийг асууцгаая. За сайн уу? Цэнд хоёр болгогийн 5 асуултанд хариулахад бэлэн үү? Дээр ажиллах бол миний хувьд одоо бас нэг миний мөрөөдлүүдийн нэг байсан. Тэгээ Монголд дэлхийн аваргыг World Tour-ийн яг зохион байгуулалтыг хийж байгаа баяртай. Би яг 2022 онд Лусаны их дуулга дээр би медиагийн багийн туслахаар ажиллаж байсан. Тэгээ одоо би яг их орондоо хийж байгаа тэмцээн дээр яг зохион байгуулагч менежерээр ажиллаж байгаа бол үнэхээр баяртай. Цаг өөрийн борооноос бусдуудыг нь бол бүгд гайхалтай болж байна. Манай 3 өрийн өдөрчлийн судалгаа бид нар яг 11 сард хийсэн. Тэгэхэд бол бидний яг үндсэн үзэгчд нь 15-аас 21 насны яг их сургуульд өнгөж орж байгаа 10 жил төгсөж байгаа тийм хүмүүс байдаг. Тэгээд тэднэрт бид нэр яг 3-3-аар дамжуулаад яг энэ шинэ хүсэл мөрөөдөл фэшн яг болохгүй зүйл байдгүй шүү гэдгийг харуулахад хийж болох бүх ивэнтүүдийг хийх гэсэн. Тэгтээ зөвхөн спортын ивент биш. Давхар одоо тэмцээнээрээ дамжуулаад бид нар үгтэй хогийн англи алгаж гэдэг юм уу те эсвэл гендер баланс ингээд байж гэдэг юм уу тэр бүх ингээд нийгмийн эерэг мессежүүдийг бүх хийх гэдэг. Манай найз биш юм байна.
Найзлуудаа хандаад үзсэн. Хайртай шүү. Дандаа гоё цэцэг авч өг, дандаа гоё хоол өгдөг баярлаа. Хаана нэр минь? Ана би хардгүй. Оо тийм. Яа, ийм амир тавилттай зогс. Окей. Баярлаа. За сэтгэл ямар байна? Энд ингээд бөөндөө гой тоглолт үзэх боломжтой юм байна. Well, I have to start with the bull, Derganyam Dava Sambu. And I called him the bull because he's so powerful. And he's low to the ground and wide and strong. And nobody can defend him in the post. So I said, this guy's like a bull. He's so strong. And he can carry the team. So that's the bull. Then we'll go to the archer. And then Arianbo, the archer. He's such a great shooter. From anywhere on the court, he can make shots. And he's always on target. And I know that Mongolia is known for archery. And I said, it's perfect. It's a perfect name. He's the archer. The horseman is for Gulgun Iqbal. I wanted to come up with a nickname for him for a long time. But the horseman is because he's always running. He's always he's like a thoroughbred horse. He does everything. Defense, he can score. He brings great energy. So they also ride him. He and Davasambu. So that's why I came up with the horseman. And Groot, it's because he's so long. He looks like he's a tree. His arms are extending out, blocking shots. It's like he's got branches like a tree. So I thought Groot worked well. I got some help too. Somebody recommended that maybe you should call him Groot. And I said, I like that. So those are the Mongolian nicknames. And I think one more, Panda. Oh, of course, Pandemonium. Yes, Panda. My God, Otgon Jorgal talked. I know I'm not saying that right. My pronunciation is bad, but yeah. Panda. It's because he's big. He kind of looks like a panda bear, but he's like Kung Fu Panda. Like he can kick your butt. So that's where that nickname came from. What's that? It's Mongolian summer. Oh yes, it's Mongolian summer with a hood on. Минийто бити үсрээрээ. Минийто үсэрч болохгүй шүү. Амьдрал урд шүү. Хамаагүй болохгүй. Бити үсэр. За талбай дээр сакс тоглох хувьтай хэдэн залуучууд тоглож байна. За энэ бол өргөл мөнх. Ямар даа цаанаас чи нард хар байна уу уучлаарай. Ой. За энэ бол нэрээ Орос төрийн энэ талбай дээр бас ийм олон тоглосон бол байхгүй тийм үстэй. Тийм шүү дээ. Одоо ингэж аймаг шийд.
Нэг дай эхэллээ. Ой, намайг хэрэгж яраа бодох нь гэж бодлоо. Йоо, энэ зүгээр талбайдаар байгаа юм шиг байна дөө. Яа. You have your own camera and your own broadcasting. Yeah, I have everything, man. I'm a professional. Influencer. Okay. Influencer. Employee. All right, so can you hold the ball? Yeah. Which one of your hand? Left. Like on your head like this? За одоо харъя. Дээгүүр минь давж тавах гээд энэ доо. Like this. Окей. Like this. All right. За харъя. За толгой молгой цоховдөө гайг байгаа. Сая ихнийхээ орлогыг алдлаа, хоёр дахьыг харъя. Yeah. Yo! Thank you, man. All right. Say hi to my vlog. Hi. Ruslan from Kazakhstan, right? Yeah. Okay. Here, like this. За миний дээгүүр яг надтай ижилхэн өндөртэй хүн тавах гэж байна доо. Окей. Наа чи нэг хийж байгаа чи. Яг ингээд урдлаар нь урдлын камера. Ингээд үү. За харъя. Thank you. За эрдөө нэг иймэрхүү байна да.